Сайн байцгаана уу? Гал мах хоттой хойно Арслан номын ордныхны маань 8 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 31-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн уншлагаа эхэлж байна. За гал мах хоттой улсууд маань одоо энэ 7 хоногт одоо шинэ ажил хайж байгаа хүмүүс одоо шинэ ажилд орсон тийм ээ. Мөн одоо карьерийн өсөлттэй одоо жишээлх юм бол шинэ ажил дэвшсэн юм уу тийм ээ, тушаал дэвшсэн юм уу, иймэрхүү амжилттай байх нэ. За үүний хажуугаар одоо за би дэлгэрэнгүй ярих юм бол за энэ дээр одоо өнгөрсөнд за одоо өөрийгөө одоо сайхан чөлөөлөхөөр өөрийгөө сайхан одоо цэвэрлж одоо keep it together тийм ээ. За нэг тийм үе байна л гэж харж байна те. За яагаад гэх юм бол энд одоо за архиталт харагдаж байна шүү тийм ээ. За архиугаад одоо ер нь нийлж дарвиж найз нөхөд уулзалгүй яхаа хэтрүүлэн хэрэглэснээр одоо амьдралд гарах өөрчлөлтүүд бол дандаа сөрөг байдаг шүү тийм ээ. За мөн одоо гэр бүлийн асуудал одоо үр хүүхдүүд маш ард хот сурч одоо тэднэрт ирэх одоо сэтгэл зүйн дарамт одоо юу гэдгийг тийм ээ. Ер нь л уруудахын шинж шүү. Анхааралтай. За энэ дээр одоо би өнгөрсөнд яагаад энийг яриад анхаар өнгөрсөнд одоо нэг тийм токсик харьцаа харагдаж байна л да. Энэ магадгүй younger men тэ залуухан харахуйтай одоо наригд цэнгдэг, өөдөг, иддэг харьцаа бол маш токсик тий. Энэ харьцаа бол одоо нарийн цэнгийн одоо биендээ бас их тийм хортоогоор татагдсан тийм ээ. Ийм одоо хормон явдал нь одоо давмгайлсан, архит ар суусан иймэрхүү харьцаа харагдаж байна. Тэгвэл одоо энэ харьцаанаас одоо ангижирсан эсвэл нэг жоохон ухаарсан байдал харагдаж байна тийм ээ. За энэ харьцаанаас одоо ангижирмаар байна тий. Ер нь энд одоо бас гэр бүл үр хүүхдүүд бас ард хоцорсон харагдаж байна. Ялангуяа одоо аав ээж үр хүүхдүүд юм уу тийм ээ. За энэ дээр одоо энэ гэр бүлийн ус санаа зовсон одоо ийм байна. Мөн одоо аваасаа юм уу бас хатуухан үг сонсох магадлал өндөртэй байна. За ийм байна шүү. Энэ дээр анхаарна үсттэй тийм ээ. За ер нь яг нөгөө шинэ ажил ярьж байгаа улсууд бол одоо шинэ ажил бол аялдаг хол газар явдаг ийм ажил байх магадлалтай тий. За мөн одоо аялал бас харагдаж байна тий. Та бүхэн бас магадгүй зарим нэг нь бол одоо гадаад дотоод аялалд явах гээд одоо шийдвэр виз хүлээж байгаа хүмүүс бол одоо сайн мэдээтэй гэж ойлгоо. За энэ дээр яах аргагүй одоо таны ажлыг үнэлсэн одоо тушаал дэвшүүлсэн өөр одоо магадгүй маш аятайхан позишн дээр очих ийм магадлал өндөртэй байна. За тэгээд одоо гэр бүлийнхэнтэй санаа зовж байгаа бол одоо бүгд сэв байна. Энэ магадгүй одоо хол байгаа хүн тэг гэр орноо санаж байгаа ийм байдал харагдаж байна зарим нэг нь тий. За энэ дээр одоо бас одоо love confession гарч байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо ямар нэгэн хүн танд бас энэ 7 хоногт одоо хайр сэтгэлдээ илчлэх ийм магадлал өндөртэй байна гэж ойлгоорой. За тэгээ энэ харьцаа одоо романтик юм уу эсвэл одоо энэ дээр ажил төрөл дээр одоо сааттай байгаа тийм ээ. Маш токсик харьцаатай ийм одоо босс гэдэг юм уу одоо ийм газар одоо ер нь орчин маш токсик байна. Ийм газараас гарч одоо шинэ газар ажилд орж байгаа ажил төрөл хайрж байгаа хүмүүс бол одоо сайн мэдээтэй гэж ойлгоорой. За энэ 7 хоногт бас одоо манай гал мах хоттой хүмүүс болвол одоо маш
тийм одоо тархинд нэг тесрэлт болсон тийм үйл явдал гэдэг юм уу одоо бас ухаарал ирж байгаа харагдаж байна тийм ээ. За энэ ухаарал бол одоо бас ирэх ёстой, таны ойлгох ёстой юмны нэг байсан байна тийм ээ. За ерөнхийдөө бол ажил төрөл одоо амьдрал ерөнхийдөө зэгцэрх дэшээ хандаж байна. Дөрөвний миний хэлснүүдийг санаа нь үздэй тийм ээ. За энэ дээр одоо ганц бие улсууд одоо ямар ч харьцаагүй байгаа ганц бие улсууд бол одоо шинэ хүн байна тийм ээ. Маш одоо өндөр далбан тушаалтай одоо нэг ийм хүн одоо сонгосон, ялангуяа магадгүй одоо бас сонголт байна гэж харагдаж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг дарга цэрэг юм уу эсвэл одоо ойр хавь чинь одоо таны эргэн тойронд бас ороод ирсэн байна л гэж байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо санаанд оромгүйхэн сэтгэлээлчлэх магадлал өндөртэй байна гэж. За энийг одоо бас нэг яран шийдвэр гаргахын хэрэггүй. Ерөнхийдөө одоо бол одоо энэхэн үе тийм ээ. Энэ одоо 8 дугаар сарын төгсөл одоо маань ялангуяа энэ Аслангийн ордныхны маань одоо нэлийн одоо шувтрах ийм сезон одоо өнгөрч байгаа. Энэ үед одоо жоохон төвчээртэй өнгөрөөчих юм бол дараагийн 2-3 сарда байдал ер нь дээрднэ гэсэн ийм мессеж байна шүү. За ингээд та бүхэндээ одоо эх 7 хоногийнх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Та бүхэн одоо ховын онцлог сонирхож байгаа бол одоо миний Монгол Старт хайрууд гэсэн Facebook пэйжээр хандаж мэдээлэл аваарай. За баярлалаа.